За сайн байцгаана уу залуусаа. За өнөөдөр амлсан ёсоор дараагийн үнэгүй хичээлийн бичлэгийг бол оруулж байна. Тэгээд өнөөдрийн хэдүүлгийнх нь ярилцах сэдэв болохоор юу вэ гэхээр ерөөсөө multi time frame буюу одоо олон цагийн хамаарал ямар цагийн time frame дээр арилжааныхаа одоо юуг нь яг харах хэрэгтэй вэ гэдэг талаар ярилцсан гэсэн үг. За ер нь бол дийлэнх арилжаачд бол миний хувьд бол энэ цагийн time frame-ээс олж нэлээд алддаг санагддаг. За одоо бага цагийн time frame дээр трендээ харж буруу харж ордог гэдэг ч юм уу те. Тэгээ ерөнхийдөө бол алийг нь аль цагтаа хослуулах вэ гэдэг юм уу. Ерөнхийдөө нэг тийм зүйлээс болоод бас нэлээд арилжааны буруу шийдвэр гарах магадлал нэлээд өндөр болж эхэлдэг гэсэн үг. За тэгээд миний хувьд бол энэ 4 цагийн тайм фреймийг бол хардаг. За 1 өдөр болон 4 цаг. За тэгээд 1 цаг 15 минут. За 15 минутыг хаяа 5 минут руу сольдог. За шаардлагатай бол 5 минут дээр одоо илүү нарийн зүйлүүдийг харах шаардлага гарвал сольдог гэсэн үг. За тэгэхээр нэг өдөр дээр бол бид нар бол тухайн арилжааны одоо трендийг буюу чиглэлийг нь авах зорилготойгоор одоо ерөнхий анализыг бол хийдэг. Энэ дээр бол нэг айхтар ажиллаад байх шаардлага байхгүй. Ер нь одоо энэ одоо хостел маань энэ бүтээгдэхүүн маань одоо хаашаага чиглэлтэй явж байна вэ гэдгийг арай том цагийн тайм фрейм дээр ингэж трендийг хардаг гэсэн үг. За 4 цаг дээр бол тодорхой чухал үнийн бүс болон order block за fair value gap зэрэг чухал одоо энэ бүсүүдийг бол хардаг. За 1 цаг дээр бол тухайн чухал үнийн бүсүүд дээр хэрхэн ямар реакшн гаргаж байгаа вэ гэдгийг хардаг гэсэн үг. Илүү дэлгүү одоо нэг candle тал руугаа бол харж эхэлдэг. За 15 минут дээр бол яг entry хаанаас хийх вэ гэдгийг тодорхойлж ордог гэсэн үг. Түүнээс 15 минут болон 5 минутын цаг дээр за тухайн арилжааны трендийг тодорхойлоод за тэгээд за одоо ерөнхийдөө бол одоо энэ сарах юм бол доошогоо явж гин. Тэгэхээр би short арилжаа нээж гэдэг юм уу те. Иймэрхүү арилжааны буруу шийдвэрүүдийг гаргах нэлээд магадлал өндөр байдаг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө 5 болон 15 минут дээр зөвхөн арилжааны entry буюу одоо оролт нээх тэр цэгийг бол тодорхойлж л ордог гэсэн үг. За хаашаа орох вэ гэдгийг бол нэг өдөр 4 цаг дээр тодорхойлно гэсэн үг. За тэгээ орох уу үгүй юу гэдгээ нэг цаг дээр тодорхойлно гэсэн үг. За тэгээ энэчнээс ингээ харах юм бол энэ USD JPY буюу доллар йений одоо хоорондын харилцан одоо энэ pair байна. За энэ дээр харах юм бол тодорхой 7 сараас ахуулаад энэ pair маань бол уналтын трендтэй явж байгаад за тэгээд ерөнхийдөө бол уналтын тренд дуусаад одоо 9 сараас ахуулаад 9 сарын сүүлээс ахуулаад ерөнхийдөө өсөлтийн чиглэл рүү буюу bullish трендтэй явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо энэ pair дээр бол за дээшгээ буюу uptrendтэй байгаа учраас за buy арилжаанд төлхөө орё гэсэн тийм шийдвэрийг гаргаж болж байна гэсэн үг. Гэхдээ юу бас дахиад орчихгүй. За одоо энэчнээс ингээ харах юм бол за swing low нь бол энд байна. За тэгэхээр swing low энд байна. Тэгэхээр би энийг бол тодорхой SMC болон ASIC-ийн аргачлалтай хослуулад за бид нар бол яг энэ чиглэл аргачлалаар ордог хүмүүс яадаг вэ гэхээр ерөнхийдөө үнийн одоо өмнөх хичээл дээр ч гэсэн би хэлжсэн те liquidation гэдэг нэг зүйл байдаг. Тэгээд тэр liquidation гэдэг зүйл маань ханшийн swing low буюу ёроол swing high буюу орой дээр эсвэл одоо double top гэж ярьдаг те double top болон double bottom за иймэрхүү зүйлүүд дээр илүү дэлгүүр liquidation төвлөрсөн байдаг. Тэгэхээр бид нар яг энэ чухал үнийн цэгүүд дээр одоо анхаарлаа төвлөрүүлж фокуслаад хүлээгээд сууж идэг гэсэн үг. За тэгэхээр swing low цэг дээр ирлээ гэд би бол арилжаанд орохгүй. За энэ swing low дээр ямар ханш реакшн гаргаж яаж liquidation-ыг авч ийн гэдгийг төлхөө харна гэсэн үг. Тэгэхээр энэчнээс ингээ харах юм бол swing low цэгийг ханш маань доошоо нэвтэлсэн болоод зүгээрээ дөвжиг анил үсгээд хаачих чинь гэсэн үг. Тэгэхээр окей за энэ liquidation бол авч байгаа юм байна. Ханш бол стил дахиад дээшгээ тренд рүү үргэлжлэх магадлал өндөр юм байна гэдэг баталгааг нэг өдрийн тайм фрейм дээр бол авч ийн гэсэн үг. За ингээд авсныхаа дараа би 4 цагийн тайм фрейм руу бол шилжүүлнэ. 4 цагийн тайм фрейм дээр юу харах хэрэгтэй вэ гэхээр за одоо энэ бол нөгөө бидний одоо эн чинь энэ дөвжиг андил чинь энэ дээр ингэж харагдаж байна гэсэн үг те. За тэгээ энэ дээр бол энэ гандлыг хараад бид нар 4 цаг дээр бүтцийн эвдэрлийг хийлгүүлэх хэрэгтэй гэсэн үг. Бүтцийн эвдрэл буюу энэ өмнөх оройгоо ханш маань хэрхэн яаж одоо реакшн үүсгэж авч ийн. За авч ийн үү одоо эвдэлж ийн үү эвдлэхгүй байх уу гэдгийг бол харна гэсэн үг. За энэ чэнэс ингээ харах юм бол ханш маань 4 цаг дээр доошоо liquidation авсны дараа бол оройгоо бол эвдлээд market structure shift буюу MSS хийж ийн гэсэн үг. Одоо товчсон хэлбэрээр ингэж нэрлэдэг. За тэгээд энэний дараа бол ханш маань нэвтлэхдээ энэ оройрныхон бүсийг эвдлэхдээ өмнөх хайрыг эвдлэхдээ лааныхаа биеэрээ буюу body буюу close candle-аар хааж эвдэлж ийн. Энийг бас анхаарах хэрэгтэй гэсэн. За энэ дээр liquidation авж байгаа үед бол лааныхаа зүгээрээ эвдэлсэн болж харагдаад за тэгээ яг close ханш буюу лааны EP нь бол яг бүтцийнхаа дээр байрлаж байгааг бол та харж байгаа бох те.
За ингээд 4 цаг дээр цагийн тайм фрейм эвдэрсэн, бүтэц эвдэрсэн. Тэгэхээр бид нар одоо ерөнхийдөө 1 өдөр болон 4 цаг 2 маань хоорондоо нийлээд аптрend рүү чиглэж гэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо окей бид бай арилжаанд орно гэсэн шийдвэрээ гаргаад хүлээж авах хэрэгтэй. За одоо энд бид нар шинэ high low тогтцсон байгаа тийм үү? Шинэ 4 цаг дээр бол шинэ high low тогтцсон. Энд swing low, энд swing high байгаа. За тэгэхээр Fibonacci-гоо татаад, Fibonacci-гоо татаад бид нар golden zone дээр орж ирэхийг хүлээнэ гэсэн үг. За энэ 71 78.6, 88.6 гэсэн левел дээр орж ирээд бид нар golden zone гэж нэрлэдэг. За энэ чинээс ханш маань хүчтэй реакшн аваад дээшээ өсөлт үзүүлэх боломжтой гэдэг зүйлийг одоо үзүүлдэг гэсэн үг. За ингээд golden zone дээр орж ирээд ханш маань дээшээ өслөө. За ингээд энэ үед арилжаанд ороогүй алдчихж бид нар хамаагүй те. Ерөнхийдөө бол трендийн заавал төгсгөлөөс бас орох шаардлагагүй шүү дээ те. Одоо нэг алдартай арилжаа чинь хэлсэн байдаг нөгөө нэг trend is your friend буюу тренд чинь нэ. За гэхдээ трендийн төгсгөлд бити ороо. Reversal хийж яхад бити ор гэсэн үг. Одоо тренд эвдрээд дараагийн тренд рүү чиглэж явах үед яг тэрний эзэгтэй момент дээр бити ор. Тренд нэгэнд эхлээд явсны дараа буюу дунд хэсэгт нь бол арилжаанд орох юм бол илүү аюулгүй найдвартай байна гэсэн. Тэгэхээр мэдээж энэ reversal буюу энэ тренд маань өөрөө ингэж солигдох энэ мөчөд бол ханш маань янз янзын хөдөлгөөн ойлгомжгүй хөдөлгөөнүүд бол гаргадаг. Тэгэхээр яг энэ үеэр арилжаанд бас алдах магадлал өндөр болж эхэлдэг гэсэн. За энэчнээс арилжаанд орж ороогүй яг энэ трендийн яг эргэлт хийж байгаа үед бол арилжаанд ороогүй байлаа гэж бодоход дараагийн ээлжинд биднэрт бол daily-гийн бүтц гарч ирнэ. За daily-гийн бүтц дээр бол бид нэг харах юм бол энд бол бидний higher high байна. За энэ higher high-ыг эвдээд ханш маань дээшээ эвдээд буцаад доошоо энэ өмнөх higher high дээрээ буюу өмнөх орой дээрээ ямар реакшн гаргаж байгаа гэдэг бид нар харна гэсэн. За одоо энэ яаганаар зурсан байгаа бол бидний бол support level буюу ханшийн барих тогтох боломжтой level гэж үзнэ. За ингээд нэг өдөр дээр тэмдэглэж байгаа. За нэг өдөр дээр тэмдэглэсэн зураг маань 4 цаг дээр бол ингэж харагдаж байгаа гэсэн. 4 цаг дээр өмнөх higher high дээр ханш ямар реакшн гаргаж ийнэ гэдгийг харна гэсэн. За тэгээ энэ дээрээс ингээд харах юм бол 4 цаг дээр ханш маань сайхан нэг өдөр дээр бол мэдээж эвдлээ гарцсан. 4 цаг дээр бол бас өмнөх оройгоо эвдлээд сэтлээд ханш маань сайхан ингээд өсөлт буюу энэ engulfing candle гарч ирээд за энэ ч яг engulfing биш байна те. Гэхдээ ер нь бол нэлээд булш дамгаалсан тийм candle гарч ирж штэ те. За энэ өмнөх candle-удаас нэлээд том хэмжээтэй candle гэсэн үг. За энэ candle гарч ирсний дараа буцаад бид нар энэ support дээр яаж хэрхэн барьж байгаа вэ гэдгийг анзаарна гэсэн үг. За энэ дээр ингээ 4 цаг дээр харах юм бол сайн support дээр барьж байна. За яг энэ мөчөд бид нар 1 цаг руу оруулаад энэ 1 цаг дээр харагдчихэв те. За 1 цаг дээр бид нар ингэж хараад за яг энэ support энд байрлаж байна те. За энэ support-н дээр ханш маань 1 удаа, 2 удаа, 3 удаа support дээр бариад rejection хийгээд барьж гин гэсэн. За яг энэ мөчөд бол бид нар юу гэж бодох хэрэгтэй вэ гэхээр за ер нь бол buyer одоо угсаа нэг өдрийн time frame дээр чинь uptrendтэй явж байгаа 4 цаг оройгоо эвдэлсэн байгаа. Бид нар retest хийх буюу буцаа шалгалтын дээр нь buyer арилжаанд орох гэдэг шүү дээ. Тэгэхээр окей энийг харлаа. 1 цаг дээр бол би одоо энэ candle-ыг харж эхэлнэ гэсэн. За энэ одоо жишээл энэ support дээр барихтаа candle 3 удаа touch хийсэн байна. За гэхдээ яг 3 дахь удаагийн touch дээр бол ханш маань сайхан бариад ийм tweezer маягийн candle гаргаж ирж байгаа гэсэн. Tweezer маягийн candle гаргаж ирж байна. За тэгээд би одоо энэ чээс оролтоо хийя гэж төлөвлөлээ. За тэгвэл 15 минут руу шилжүүлээд бид нэр 15 минутын тайм фрейм дээр одоо юуг нь харах хэрэгтэй вэ гэхээр бид нар оролтоо төлөвлөнө. Тэгэхээр одоо энэ 15 минут дээр бол эн чинь тодорхой хэмжээнд бас ингээд уналтын тайм фрейм уналтын трендтэй ингэж явж байгаад богино цаг дээр бол за яг энд бол ханш өмнөх оройгоо сэтэлсэн байгаа. Өмнөх оройгоо энэ дээр ингээд сэтэлсэн байна. За энийг би энэ зураас зурчих та. За ингээд харах юм бол өмнөх оройгоо энэ дээр эвдэлсэн байгаа гэсэн үг. За өмнөх оройгоо эвдлээ. За энэ үед өмнө ч гэсэн энд өмнөх оройгоо эвдэлсэн. Гэхдээ яагаад энд орж байгаа вэ гэхээр би нэг цаг дээр 3 удаа товч буюу хурж одоо спорт дээр барьсныхан дараа орё гэдэг шийдвэр гаргаж ийн гэсэн үг. Одоо нэгсэндээ харж байгаа. За ер нь бол сайн спорт барьж байна гэдэг үүднээс 15 минутын тайм фрейм дээр одоо орё гэсэн шийдвэр гаргаж байгаа гэсэн үг. За тэгээ одоо орё гэсэн чинь яг энэ уналттай байх үед 15 дээр бол ингээд унаад орж байгаа үед бол орохгүй шүү дээ мэдээж. Тэгэхээр энийг 15 минутын тайм фреймийн бүтцийг эвдлүүлсний дараа би энэ эвдэрлийг хийгдсэний дараа буцаад pullback өгөх үед нь орё. За тэгээд мэдээж Fibonacci-гоо зурж үзнэ. За golden zone бол энэ доор гарч ирж байна. За гэхдээ энэ golden zone-ы дээдлэлт нь бол fair value gap байгааг таад харж байна. За энд ингээд тэмдэглэсэн те. Тэмдэглэсэн. За энэ бол одоо энэ 3 candle-ийн голд байгаа энэ зайг fair value gap гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За энэ fair value gap дээр ирэхээр нь би арилжаанд орё гэж төлөвлөөд хүлээж яа гэж бод. За тэгэх юм бол би энэ чинээс за gap-ийн шалгалт нөхөгдөөд араас нь
шууд бол орохгүй. За яг шууд орж болно, риск энтри гэд хийж болно. Үнэхээр баталгаа аваад орё гэх юм бол 15 минут дээр энэ гантлаг гарч ирсний дараа би арилжаанд орё гэж шийдээд за энэ чэнэс орё гэж бодъё. За яг энэ үед за энэ юуг бол стоп лоссыг өмнөх ёроол дээр тавиад за яг энэ үед 1 цагийн тайм фрейм дээр та хэд анзаарах юм бол ийм бас rejection авсан гантл энэ дээр гарч ирж байгаа. Одоо яг энэ 1 цагийн тайм фрейм дээр бол би цэвэр гантлыг л харна гэсэн үг. За тэгэхээр яг өмнөх гантл нь улаан болж орж ирсэн араас нь rejection авсан ийм ногоон гантл гараад ирж байгаа гэсэн үг. За энэ үед би сайн support gap-а сайн барьж гинэ гэж үзээд арилжаанд 15 минутын ийм ногоон гантл хаагдсны дараа ороод за тэгээд take profit-ыг бол өмнөх оройд ирнэ. 15 минутын өмнөх оройд ир тавьчихна гэсэн үг. За бүр дээшийг харах юм бол энэ бүр өмнөх яг swing оройд ирэн тавиад ороход 2.92-тэй харилцаатай арилжаа болж ирж байна гэсэн үг. За тэгээ энэ дунд чинь бол одоо нөгөө нэг арилжаагаа барихын тулд 1 цагийн тайм фрейм дээр харж агаад гандлууд нь хэрхэн яаж гарч ирж байна. За ингээ 3 гандл гарч ирлээ. Араас нь бас pullback өгөхтэй юм дөвж жижиг гандл гарч ирж байна. Окей, би арилжаагаа өөрчлүүлээд барья. За окей, дараас нь гой ногоон гандл гарч орж ирээд take profit цоглоо. За яг гэхдээ яг энэ 1 цаг дээр бол одоо жишээлбэл энэ 3 гандл гарч ирэхэд бол аль үжээний одоо бид нар бол арилжаагаа бол хамгаалаад break even тавьсан байх хэвээр. Break even буюу stop loss-оо дэвшлүүлээд өөрийгөө эрсдэлгүй болгоцсон байх хэвээр гэсэн үг. За тэгээ гихмч иймэрхүү маягаар бол арилжаанд оролцож одоо гандл нэг өдөр дээр бол трендийг харж 4 цаг дээр бол support за key zone-уудыг харж за эсвэл order block gap ч юм уу те нэг тиймэрхүү чухал үнийн бүсүүдийг бол харж оролцсон гэсэн. Энэ дээр ингээ харах юм бол 4 цаг дээр ч гэсэн ерөнхийдөө бол gap байсан байгаа даа. Одоо энэ support-ыг би байхгүй байлаа гэж бодоход энд бас parallel gap байсан байгаа. Тэгэхээр энэ gap дээр бас ирэхээр ямар rejection үзүүлэх вэ гэдгийг бол бас нэг цаг дээрээ бас гандлаар нь харж болно гэсэн. За тэгээ ер нь бол multi time frame analysis буюу одоо энэ олон цагийн хамаарал гэдэг зүйл маань бол одоо та хэд харах юм бол нэг ийм л зүйл байгаад байгаа юм л та. За энэ нэг өдрийн time frame байлаа. За 4 цагийн time frame гэж юм те. 4 цагийн time frame байлаа гэж шийдвүлээ бодъё. За гэтэл 4 цаг дээр higher high хийгээд ингээд явж байна. Higher low хийгээд ингээд явж байна. Гэтэл энэ дээр нэг цагийн хувьд бол higher high хийсэн буцаад энэ зоноогоо шалгадаг ч юм уу те. Эсвэл буцаад higher high дахиад энэ дээр хийхдээ эн чинь 4 цагийн одоо орой гэсэн үг шүү дээ. Одоо энэ гэсэн үг. Өмнө нь бас higher high хийгээд гэхдээ дунд нь pullback өгөөл higher high хийгээл ингээд явж байгаа. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр цагийг зөв шилжүүлж харахгүйгээсээ үүдээд арилжааг удаан бас барьж чадхаа болчдөг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг цаг дээр одоо шилбэл ингээд эн чинь pullback өгөөл ингээд яваад байгаа шүү дээ. Эн чинь дунд нь бас шууд тэр жигт ингээд өсчихгүй. За тэгэхээр энэ яг нэг жижигхэн pullback орж ирэх үед л одоо арилжаагаа айгаал хаачдаг ч гэдэг юм уу нэг тийм зүйлүүд анзаарэгддэг. За тэгвэл энэ нь 15 минутын тайм фрейм дээр бол бүр одоо энэ ингээд бүр жижигхэн явж байгаа чинь. Тэгвэл энэ та хэд анзаарах юм бол зарим тохиолдолд одоо ингээд тренд эргэлт буюу одоо энэ дэр ингээд харах юм бол трендийн эргэлт lower low-ыг эвдээд доошоо орж ирж байгаа үзэгдэл гарч ирж байна те. Ингээд гэхдээ яг үндсэн swing low-ыг бол ерөөсөө эвдэхгүй байгаа гэдгийг сайн анзаараарай. За энэ дунд нь бол жижиг цагийн тайм фрейм дээр зөндөө хугарлууд гарч ирнэ. Ер нь цагийг жижигсэх тусмаа л нөгөө нэг трендийн эвдэрлүүд, хуурамч эвдэрлүүд эсвэл баталгаатай биш эвдэрлүүд айгүйх орж ирнэ. Та хэдэн толгоо бас иргэн одоо энэ яг тренд эргэжиж байгаа ч юм уу. Одоо хүмүүс 15 минут дээр ингэж хараад энэ тренд эвдэрчлээ гээл тэгэл энэ чээс нь шорт арилжаанд орсноо. Take profit-ыг авчиад бүр энэ доошоо энэ минь лөө авчиад ингэ сунгачдаг. Тэгээ энэ лөө орж ирнэ гэж төсөөлдөг. Гэхдээ энэ маань зөвхөн 15 минут дээр тренд эвдэрснээс биш нэг цаг дээр бол энэ тренд эвдрээгүй шүү гэдгийг нь л одоо ойлгох гэдэг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол та хэд за ямар төрлийн арилжаа ч юм бэ гэдгээ те эхлээд ямар төрлийн арилжаа ч юм бэ гэдгээ сонгох хэрэгтэй. Түүнээс хамаарат бас өөр тохирсон тайм фрейм болон цагуудыгаа сонгох зүйтэй. Тэгэхээр ер нь бол за дундын хугацаанд арилжаанд орох гэж байгаа юм бол за нэг өдөр тэгээд 4 цаг тэгээд 1 цаг гэдээ явж болно. За энэс би бол дахиад нэмэх нь 15 гэдээ оруулцдаг те. За арай жоохон богино цаг руу буюу day төрлийн арилжаа хийх гэж байгаа бол эхлээд 4 цаг дээр та трендээ тодорхойлоод за 1 цаг дээр бол чухал үнийн бүсээ тодорхойлоод 15 дээр оролтоо хийдэг иймэрхүү. За бүр scalp хийх юм бол 1 цаг дээр тренд тодорхойлоод 15 дээр үнийн бүсээ тодорхойлоод одоо чухал үнийн бүсээ тодорхойлоод 5 минут дээр энтри хийдэг. За зарим хүмүүс бол бүр 1 минут дээр ч энтри хийдэг. Scalp хийдэг хүмүүс бол. За нэг иймэрхүү байдлаар цагуудын тайм фреймээс зөв сонгож яваарай. Тэгээ ерөнхийдөө илүү том цаг байх тусмаа л арилжааны шийдвэр
шийдвэр зөв байх магадлал нь ихсдэг. За тэгээд нөгөө нэг хүчтэй wallet zone гэж ярьдаг одоо юм тодорхой чухал үнийн бүсүүдийг том цаг дээр тодорхойлох юм бол тэр нь бас ажиллах магадлал нэлээд өндөр байдаг шүү. Тэгээд ерөнхийдөө шинэ арилжаачдад хандаж хэлэхэд бол цагийн тайм фрейм сонгох бол хамгийн чухал зүйл шүү гэдгийг дахин сануулж хэлмээр байна. Тэгээд бүгдээ амралтын өдрөө үр бүтээлтэй сайхан өнгөрүүлцгээе. Амжилт хүсье.